За сайн байцгаана уу? Бэлгүн талаг авчиргуулаас явуулж байгаа цуврал видео хичээл минь эхэлж байна. Өнөөдрийн хичээлээр дуу тохиог хэрхэн яаж ашиглах, мөн ослын дохио болон ослын тэмдгийг хэрхэн яаж ашиглах вэ гэдэг хичээл орох болно та бүхэнд. Суурин дотор явж байхдаа ам тээврийн ослоос үргэлжлэн сэргийлэхийн тулд дуу тохиог хэрэглэнэ. Бусад нөхцөлд дуу тохиог хэрэглэх хоройтой. Дуу тохиог мөн суурингийн гадна гүйцэтгэрүүлэхдээ урд машин анхааруулан дуу тохиог гүйцэтгэрүүлж болно. За энэхүү сигнал өгснөөр ямар үйлдэл яаж яанахаар урд машинд анхааруулангаа адил хурдтай яваа нөхцөлд урд машиныг гүйцэтгэрүүлж байгаа төрүүлж явхад саад болж хурд нэмэх хүчиргөө нэмэх ёсгүй учраас анхааруулгаар энэхүү тохиог өгөө. За ослын тохиог хэрэглэх. За ослын тохиог нэгдүгээр хэрэглэхийн тулд одоо хаана байрлаж аль төвчлөрөд арах вэ гэхээр одоо энэ төвчлөрөөр гурвалжууланаар тэмдэглэсэн энэ төвчлөрөөр одоо ингэх юм бол ослын тохиог ажиллаж эхэлнэ. За ослын тохиог ажиллаж эхлэхнийг яаж хянах вэ? Мэдээж одоо түрүүчийн хичээлд ярьжсэн машин дээр хянах хэрэгсэл маань одоо ингэ байж байна. За баруун зүүн тохиог зэрэг асж байгаа нөхцөлд ослын тохиог ажиллаж байна гэж ойлгоно. За ослын тохиог ямар тохиолдолд хэрэглэх вэ? За ослын тохиог хэрэглэхдээ төр ба удаан зогсох хоройтой тэмдгийн дор зогсохтой ослын тохиог хэрэглэнэ. Мөн машин зайлшгүй шалтгааны улмаас гарсан өдөрлүүдээс болж зогсноо. Хоригдсан газар зайлшгүй зогсолт хийсэн ч болооч ослын тохионы гэрэл ажиллахгүй бол ослын зогсолтын тэмдгийг гаргаж ирж тавина. Гаргаж ирж тавихад 15 суурингийн дотор 15 м, суурингийн гадна 30 м-ийн зайд байрлуулж тавина. Та хөдөлгөөнд оролцох үедээ хянах самбар дээр ямар нэгэн гэрэл асах юм бол ослын тохионыхоо гэрлийг дарж хэрэглэнэ. Ослын тохионы гэрлийг ямар үед ашиглаж явах вэ? За ослын толгойн жиросоор ослын тохионыхоо гэрлийг ашиглах мөн ослын тохион зогсоолынхоо тэмдгийг гаргаж 15-30 м-тэй байрлуулж тавина. За өнөөдрийн хичээл энэ төрөд өндөрлж байна. Анхаарлаа тавьсан та бүхэнд баярлалаа.